Амаараа ярилт гэдэг нь бол шонхор шууны нэр өгсөн. Монголчууд эзэн нэгэн цагт яг энэ шонхор шуу өнөөдөр ингээл өний 8-нд ингээл явж байгаа боловч эзэн нэгэн цагт энд хөх тэнгэртээ дөвлнэ л гэсэн санааг илэрхийлж тэр талаас нь нэгэнд сонсголонтой талаас нь сонгосон хоёрдугаарт нөгөө цаа дутах далд санаагаа бас нэрэн дээрээ илэрхийлсэн. Амар! Ой, Аллах акбар. Сингээд бүгдээрээ анхны инээдмэн киног нь бас санал тавьж үзье. Гэт Сингээтэй уулзсан. Тэгээ Сингээ бол бидний саналыг маш сайхан болгож байгаа. Надад ерөөсөө хүмүүс инээдмэн киноны санал тавьж байгаагүй. Харин та нар тавилаа. Би миний бас нэг боддог зүйлийн нэг учраас би дуртай хийя. Ерөөсөө та гурав хил тав. Монголчуудаа хамгийн их ажил хийж байгаа тий мөнгөний хойноос явж байгаа одоо хөдөлмөр хийж байгаа газар бол Солонгос тийм учраас Солонгосыг бүгдээр хамруулж ивэл их зүгээр юм болов уу гэж Солонгосыг оруулж эрсдэлтэй хүнд зураг авалтууд бол байсан. Цаамаа хотын хувьд бол бас бүр оршуулгын газар очиод тэнд нэг ухаж хагаад нэг булуулдаг гэсэн байдаг. Тэр үл бол бас эвгүй юм бэл. Яг хүн ингээл өөрийг нь ингээл булаал эхлэх юм бол тэнд айгүй тийм атмосфер бол тэгээд ийм одоо аршуулгын газар бол Мөнгө ай. Вэ ядч омор хаваа. За биднэрт хэлэх санаа мэдээж өнөөдрийн нийгэмд болохгүй бүтэхгүй зөндөл зүйл байгаа. Энэ зүйлүүдэд харуулхтаа ч гэсэн дандаа энэ талаас нь нөгөө талаас нь гоё гэгээлэг талаас нь нэг энэ талаас нь харуул яад. Энэ омоор ярил дээр ч гэсэн бүгдээр бас л хэлэх санаа байх хэрэгтэй тий. Нийгмийн кино хэдий боловч хэлэх санаагаа бүгдээр яаж хөнгөн үзэгчдэд ойрхон тэгээд нэг гоё кайф төрүүлсэн хөнгөн цагаан инээ дээр илэрхийлэх вэ гэдэг зүйлсийг бол бидний бас байнгын ярьж идэг зүйлс нэг л дээ. За ТV Cocktail хамтлагийн уран бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр үзье гэвэл та Miezig-ийн сайтаас сонгож үзээрэй. Албан ёсны эрхтэйгээр бид бүхний уран бүтээл яг танд одоо чанарын өндөр түвшинд хүрнэ.